Адиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар хэсгийн бэлтгэгч нь таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Яа ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөв. Эвис телевиз мөрөөдөл бийдэг нэвтрүүлэг. Арх бол юу? Яг үндэ амьгүй усан шүү дээ. Шилтэй усан шүү дээ. Та нар байрлалууд ахыг дийлэх үү? Тавнаасаа бусдыг дийлнэ гэж яриад байдаг шүү дээ. Гэхдээ дийлж гарна шүү дээ. Оо тэдний хүүхэд ууц юм чи. За нэг архичсан байна. За нэг согтуу баг юм гэж шүү дээ тий. Тэгээ Монгол аав нар гэртээ байж гэр яах юм? Дүүрээ. Тэсгүй яг зөв дүүрээд ирдэг таяха. Дүүрээд ирдэг. Гөөмөн тэнийг байжтай л гэж бодож байна. Өөрөө өөртөө бас зүгтэй ш та. Тэгэл одоо энэ зүйлийг яаж нэг эргүүлээд нэг сайхан боломж байдаг бол хата нэг очоод нэг сайн уучлалт уугаад нэг айл гэж бодсон. Бүр нохоо амьдрах варгаж амьдрсан дөө. Тэгээд одоо нас хийж ухааж байна. 25-аас 26 жил амьдсан ханаасаа асар өөрсдөө мөр байна. Энэ бол миний амьдралын утга учир байсан. Гин хонгор хаймын чамайгаа гомдож байсан бол намайг уучлаарай. Гашуун үлэмсэнд чамайг согтоо гараадгүйсэн бол намайг уучлаарай. За өнөөдрийн хичээлний сэдв бол дотны харилцаа гэдэг сэдв байх нэ. За одоо миний бол ойлгосноор бол дотны харилцаа гэдэг бие биентэйгээ сайн ойлгож ярилцаж суугаад дотны харилцаа байна даа л гэдэг. Одоогор харилцаа маш гоё нээлттэй. Одоо бол нэгдэж. Тийм. Одоо нэгдэж эхлэв. Илэн далангуу харилцаан дээр толгуурлаад дахиад цаашаа харилцаа үүсгэх юм шиг. Яг арх уугаад явж байхад бол ердөөсөө дотны харилцаан дээр итгэл байхгүй болчихсон юм байна. Одоо энэ арх уухгүй байгаад болохоор нээлттэй жоохон шодрогдуу баймаар одоо тийм илэн далангуу байж байгаа л одоо дотны харилцаанд одоо их тэгс бодож байна л да. Хүнтэй одоо ярьдаг байсан л ярьдаг болж байна. Тэгээ юм хамт олон дээрсэндээ байлтай байна. Тий, өмнө нь бол яг хүнтэй нэг дотны харилцаа гэдэг ойлголт ер нь бол байхгүй. Одоо дөрөд үцгэд арх уугаад годомжинд явж байхад ямар ч хүнтэй таарлцсан. Нэг сайхан эрүүл сарвал ухаанаар сайхан дотны харилцаа үүсгэж явж исэн тохиолдол бага. Тийм одоо ингээд тодорхой хэмжээ сургалтанд суугаад ингээд баг болоод ингээд харилцаа тэгсний дараа тодорхой хэмжээний ойлголт аваад ирэхээр хүн хоорондын харилцааны үндэс суурь нь хамгийн чухал юм нөгөө бол дотны харилцаа байх хэрэгтэй юм байна. Тэгээд харилцаж байгаа хүнээ хүндэтгэх, хамт олноо хүндэтгэх, бие биенээ хүндэтгэх гэсэн ойлголтууд нь байхгүй бол бидний хооронд дотны харилцаа ер нь байх боломжгүй юм байна гэж ойлголоо. Дотны харилцаа хэрхэн яаж бүрэлдэн тогтнодгийг ойлгох нэг арга нь харилцааны мод гэж нэрлэгдэх загварыг авч үзэх явдал юм. Дотны харилцааг харилцааны модоор төлөөлүүлж байгаа энэ хичээл. Харилцааны модоор төлөөлүүлж байгаанд бид нар өнөөдрөөс хажууд нь байгаа юу гэж вэ? Өөрийгөө хүндэтгэх, өөртөө итгэлтэй байх, бусдыг хүндэтгэх, үнэт шудраг чанар, бусдыг хайрлах, нээлттэй байх. Эдгээр зүйлүүдийг өөртөө хэвшүүлж чадвал бидний харилцаа энэ мод шиг яах нь вэ? Цэцгэлээд, жимслээд сайхан болох нэ. Сайхан болох. Гэтэл бид бүгд нөгөө нэг харилцаагаа өхүүлээ. Дандаа нөгөө нэг ийм өөртөө хүндэтгэлтэй, итгэлтэй, бусдыг хүндэлсэн үнэн шудраг зан чанар байхгүй болоод ирэхээр доотлын мод шиг ямар болчих вэ? Бидний харилцаа жимслээгүй хатцсан
Үнс сургуутад юм уу? Яг зөв. Харилцаа нөгөө нэг өөртөө үнэнч бас байгаад ирэхээр бидний энэ харилцааны мод маань хатсан. Ямар нэгэн амьд зүйлгүй, жимс ногоо байхгүй, дэлгэрсэн, цэцгэлсэн зүйл байхгүй болоод үхсэн байна. Өнөөдөр бидний харилцаа юм үхсэн байдалтай болчихсон байлээ. Ийм модтой байхаар бидний харилцаанд ямар бидний сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүд гарна гэж юм. Түгшүү, ичгүү, гойгошоо, бухимдал, үзэн ядал, айдал, хүчирхийлэл, хайраар дутах, сэтгэлээр удах, гомдол. Дандаа сөрөг мэдрэмжүүд биднийг яаж хүрээлж. Ийм сөрөг сэтгэгдэл, сөрөг мэдрэмжүүд биднэрт байгаад лахан бол бидний мод яах нь вэ? Хатаад лахан нь урахгүй. Бид нар энэ төрөөд байгаа сөрөг мэдрэмжүүдээ дээдлийн модны шиг эерэг болгож сольж чадвал бидний харилцаа яах нь өөрчлөгдөж. Өнөөдрөөс эхлүүлээд хэдүүлээ модныхоо яах нь үрийг ирүүлээд шинэ үрийг тарилаа. Ингээд өнөөдрөөс хэдүүлээ харилцаагаа шинээр эхлээд услаад модоо бат бөх сайхан мод ургуулахын тулд яах нь өнөөдрөөс эхэлнэ. Мод хэр хугацаанд ургадаг вүлээ? Удноо. Маргааш ургачихгүй тийм үү? Тийм учраас бид нар өөртөө ихтэй үнэн чудраг байхын тулд тухайн харилцааг зарцуулж чадах юм бол яах нь вэ? Одоо ийм сайхан эрүүл болгож харилцаагаа өөрчилж чадах нэ гэсэн үг шүү. За. Эдгэрч байна. Эдгэрч байна. Бид нар өнөөдөр ингээд дотны харилцаа гэдэг хэддэг хичээлээ үзээд дуусав. 5 дахь хичээлээ үзээд дуслаа. Энэ 5 дахь хичээлийг үзснээр бид нар харилцааны үндэс болсон үрээн тариад авлаа гэсэн үг. Ийм учраас бид нар өнөөдрөөс эдгэрч эхэлж байна. Цаашид эдгэрлээ улам батжуулаад улам цэцэглүүлэхийн тулд бид нар яах нь вэ? Эрүүл зан харилцааг бий болгож сайхан услаад үнэн чухал өөртөө итгэлтэй байна. За тэгэхээр өнөөдрийн дотны харилцаа хичээлийн сэдв ойлгомжтой юу? Ойлгомжтой. За бүгдээрээ ойлгосон гэж найдаж байна. За гэрийн даалгавраа хийгээд дараагийн хичээлээр уулзцгаая. За ураагаа ичээ. За. Өнөөдөр За баярлалаа. За, замлах 411-р өрөөнд байгаа. Нэг л чихтэйхэн анхаарцгүйч үнэртэй тагчна. За, хүмүүс мэдчихэж байгаа юм шүү дээ. Зүг. Та. Айгуу юу? Айгуу сайн чинь. Та бүхэндээ баярлалаа. Өчтөр юу болов? Орох гэж оролдлого хийсэн гэсэн үү? Харин өчтөр юу яахгүй нөгөө гант тулах юм чи 7 хоногийн хугацаа болцсон гэхээр би өмнө имлэг тавьж үзээгүй байхгүй юу. Тэгэхээр би хувцас өмсөд гарах гэсэн чинь үүдний жижүүр гарахгүй болохоор гүүгээ гараа авцсан чи жижүүрт баригдаад бүрстэй. Тэгээд эргэж гомдож орж ирээд яагаад нам гаргадаг юм бол гэж бодсон чинь заавалчгүй эмчтэйгээ уулзчиж гардаг гэдгийгсэн. Тэгэхээр би өдрийн цайны цагийн дараа тамхины цагаар ийш тийшээ харж хагаад тавчтаа гүйтсэн. Баруун гар тийшээгээ гүүгээд гэж гүйж байгаа юм. Гэхдээ тэр чинь зүгээр имлэгээс гарах гал өрдөөсөө хүн чи их сони юм байна. Тэгээд шууд имлэгээс зүгээр гарчвал гоё олчих гээд байгаа юм шиг би одоо 90 сар болсон юм чи одоо сайхан амьдралын төлөө зүтгэнэ гэж бодоод тухайд хүмүүс гарахаар нь бүр дагаа сэтгэл хөдлөл гармаар санагдаад гүйсэн чинь ядж яхад манай тэр 2 дугаар 40 мянга тийм манай чинь 73 оны залуу юм билээс амар урдан гүйдэг шүү дээ. Доороо байрагдаад. Тэгээд шараа болгоно шүү дээ. Гудамжаар хүн амтаа харсан чинь нөгөө замлын чинь цугтаа чинь имлгээсээ оргож байна. Харин тийм бүр өстө баларцсан юм бол сайрын тийм. Миний чудаа тэгж гар цугтаасан юм. Имлэгийн түүхэнд ийм түүхэн байдгүй юм гинэ. Харин тийм баларцсан юм бол харин тийм. Аян юм жижигтэр над руу заалгасан. За бадмаа нөгөө замлын чинь яалтчгүй гараа цугтаасан шүү гэд. Тэгээ би тань руу заалгасан тэгсэн чинь би йогийн өрөөнд байна гэд юу ч байлаагүй юм шиг таасан. Ярьж ирсэн. Харин би тэгээд нүү хамгийн гол нь нөгөө архины эн чинь нөгөө имчтгээ бүх юм ингээд алга болсон чинь би нэг гоё нэг аз жаргалтайгаар гудамжаар нэг алхаад нөгөө хүмүүсийг нөгөө дагаад нэг
дагаж гоё нэг 90 сар бол ухаанаар алхмаар санагдаад бүр тэрэндээ бүр яарад ах юм аа гоё нэг яг хуучин амьдралд орсон юм санагдаад яг ядж хат манай өрөөнөөс хүмүүс гараа явуулсан чинь бүр ингээд дагаж гигэлзээд ингээ болохгүй амар сонио. Эм чинь нэг таныг яг ингээ гарч гүйсний чинь дараа юм хэлсэн үү юу гэсэн? Тэгээд хамгийн гол нөгөө миний төлөө гэсэн сэтгэлдээ амар олон хүний итгэлийг би бас яг өчтөр бас нэг жоохон гүүж яриагаад бас ингэсэн. Тэгээ өчтөр чинь миний хөлний болчоо өвдөд. Тэгээ яачаа дахиад йогд орсон ч юм уу баларцсан балсаа бүр. Ууслаараа манайхаа. Имдгийн түүхэнд болохгүй шараа юм байна. Харин имдгийн түүхэнд ийм 2 удаа орох зүг байдаг юм байна нэр. Нэг удаагийн оролт бол байдаг гин. Тэр нөгөө Шаушинкаас оргосон гэдэг шиг юм болчлаа харин бүр. Баларцсан юм байна. Юу яжаас тий хоолунд эмчилгээний ороод завсраар нь танд зав айгу гарч байгаа. Зав бол тий ердөөс айгу их зав зай гарч байгаа маа ердөөс. Тэгээд хүн чинь их юм давар байт юм байна манайхаа. Тэгээд нөө өөрөө 90 сар бол болчоор хар амиа чигээд хүнийг дагаа гарцсан чи дагаж гармаар санагдаад 7 хоногийн хугацаанд дууссан юм чинь би гарах ёстой гэсэн зөвхөн ойлголттой болоод тэгээ нэг нэвтрүүлэгт оролцож байгаагаа бас тухайн үед бас нэг хүн чинь нэг үнэн мангараа нэрээ юм. Одоо яар уулзалт үсээ та бүхнээсээ дахиж ийм алдаа гаргахгүй. Тэгээ өнөөдөр бас төр хүн ирээд аваа гарахт чинь бас цугтаачих юм болов гэд бараг л тэр хүний чинь бичиг баримт гээл бүх юм болж иж гараа. Тэгээ өнөөдөр манай нөө өмгөөлөгч маань хурж ирчээд нөө шүүх рүү нөө натраад ороод нөө шүүгч мөхчтөр очиод нөгөө нэг хэмжлээ очиж авчаад тэгээ сайн нааш өрөөд гисэн байхгүй. Тий. Гарных нь энэ натгалт нь яаж ин дээрд чинь үү? Бол ерөнхийдөө ингээд эхийн хэмжт илсэн чинь гараасаа ингээд сайн хатгаатай гэж хэлсэн. Тэгээд яг ингээд шүрмсний энүүр ингэж татчаад тэгсэн чинь мэдрэлтэй холбоотой юм шиг л байна гэж бас яриад байгаа юм. Ингээд байхгүй. Та аргагүй штэ одоо ингээд гадар яваад 20 бараг 20 хил шам хасчихсан тамиртын хийгээгүй болцсон олигтой хоол ундгүй байсан ингээд энд чинь хоол унд хордлого тайлагдаад ингээд дөнгөж л имчилгээ эхэлж байгаа штэ. Харин тэгээд гүүсэн чинь угнаасаа замдаа бүр 3 алхаад баригдчихлээ. Тэг чи гүүж мүгэн дэмий Жонсон юм шүү. бүдэрж хойчоод бүр 4 талаас хөө өргөд ингээ бас харин тэгээд одоо өнөөдрөөс нэг хүн амтны нүр зэрэг харж чадахгүй ингээд тэгээд ядчих чинь манай өрөөнд нэг улсууд аймаг шавдаг. Тэгэд яг одоо өрөөндөө улсуудыг шавуулахгүй тулд өөр би нэг жоохон явж ингэж өөрийнхөө нэг хүн амтнтай ингэж хүзэр мүзэр тоолж ингээ яваад. Нөгөө хүн чинь нөгөө ойрд ингэж гоё ийм 90 сар улсуудтай хамт байхгүй дандаа ийм цогтуу улсуудтай хамт байсан болохоор ингээд сонирн байт юм байна. Тэгэд нэг ийм гоё орчинд очисон чи амар гоё санагдаад ингээд Ер нь тэгээ цугтаагаад таныг бариагүй явсан бол та арих уух байсан уу? Нэрээ тэр яах вэ юм бол? Магадгүй ийг бол яг нэг хүлдээд өгсөн байсан байж магадгүй шүү. Тавчтаг үсэн. Гэхдээ мэдгүй дахиад та эндээс гараад яг тухайн үед явахтаа арих ууй гэсэн бодол байсан уу? Үгүй байгаагүй. Өглөөдөө гарыг гэсэн чинь бохомл нөгөө эмчийн бичгтээ гарна орно гэсэн чинь эмч намайг гарахгүй гээд тань руу яс залгасан ш таараад гэсэн гарч болохгүй шүү та тэгээд тэгэхээр би зүрүү цан хөдлөөд өдөр тамиг татчихад ийшээ гарсан манаач яг жижүүр ах яг энэчээ байхаар ийшээ зүгээр баригдахгүй юм чинь одоо вүк гүйсэн чинь замын цаана очиж бүдрэж байгаа чинь баригдаад тэгвэр бүр тэгээд найз болсон. Тэсний тэр жижүүр ах бүтээ чинь нэг байрны хорогч таарсан шүү дээ. Одоо үлдсэн хугацаанд одоо хэдхэн хоног штэ зүгтаах. Юу зүгтахгүй одоо тийм байхгүй. Одоо л тэгэхгүй одоо хамлыг та бүхэндээ хамлыг. Энэ нэг дундуур нь жоохон алдаа гарчих шиг боллоо. Заавцсан дагаарч байна. За яриаш та. За. Замлаахын хувьд ямар хуу багш вэ? Нилээн хордлоготой ирсэн баг тий 9 сараас хойш тасралтгүй уусан нэг ч өдрийн ирүүл байгаагүйгээ ярьжсэн. Тэгэхээр анх ирснээсээ хойш би юм байдал нь ер нь ихэр болсон байна. За замлын маань анх ирэхдээ нөгөө ерөнхийдөө бол нөгөө жоохон цогтуу ирсэн. Тэгтээ хөнгөн зэргийн цогтолтой. Гэсэн хэдийч нөгөө өөрөө би үнээр ингээд нөгөө таагээд яриад одоо энийг би ингээд 2-3 өдөр зүхтааж чад бас ирж байгаа байхгүй бас тэр хүн чинь нэг тийм эмээх айдсан дэр байна. Тэгтээ би яг шийдвэр гаргаад ирлээ гэдэг анх бол ийм хөнгөн зэргийн цогтолтой сэтгэл хөдлөлтөй ирж исэн бол сургалтын суугаад маш олон зүйлийг ухаарад одоо юу гэдгийг би хүний хувьд одоо нэг энэ хүн чинь бас нэг урлаг хэвшин чинь учраас нэг ийм уран бүтээл хийнд би ингэн гэсэн нэг юм бас жанжаа шумаас тавихгүй бас ийм тохиолдол байгаад байгаа юм л да. Тэгээд би бол хэлсэн за яг энэ уран бүтээлийн хувьд таны хувь ч асуудал эхний номер 1 асуудал бид хэд ингээд тийм архины хараат байдалд орсон арх үүсцэн байгаа зүйлээ би ингээд юу гэдгийг те ойлгож ухаарад яг ингээд засах хэрэгтэй байна гэд. Тэгээ замлаахын нөгөө бас нөгөө манай сургалтандаа ярьж ирсэн. Хамгийн сүүлд баярлснаа яриараа гэсэн чинь сэвд орсон чинь нэг залуу надад 100 г авчуд баймаар баярлаад гэд ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хамгийн сүүлд нөгөө хэнийг хэрхэн баярлуулсан энэ нөгөө 100 г угаад баярлж гэн гэдэг маань
энэ өөрөө баярлах асуудал бол биш. Яс өмнөдөө бид нар энэ тэр 100 грамыг угаад тийм ээ согтоод магадгүй бид нар ингээд халтарч унаад хөл гараа гэмтэх магадгүй цаашлаад нөгөө архих дуршил нь улам нэмэгдээд цаашаа дахиад нэг 100 грамм гоох тийм эрсдэл рүү явж байгаа байхгүй тэрийг би ингээд завлаахад энэ бол одоо баярлах зүйл бол биш. Та яг хөө тэр хүн та тухайдаа баярлж байгаа боловч өөрийгөө одоо тийм ээ улам энэ арх гэдэг зүйлөөр энэ архитект руу өөргөө хөтлөөд байна. Тэгэхээр та арх хараад баярлдаг болсон байна шүү дээ. Арх бол ингээд баярлдаг зүйл мөн үү гэдгийг өөртөөс нь анх нь үнэхээр буруу ойлгосон байна гэдэг ингээд бас хэлээд ойлгоод ингээд ухаарч байгаа. Одоо энэ сургалтын хичээлийн явцад бол одоо оюун санааны болон сэтгэл зүйд маш их засрал сайжрал аваад бусдаа үлгээр дуурал болоод өөрөө бас одоо нэг урлагийн хуучраас айгуу тийм цэцэн цэлмэг яриатай билээ. Та хэд бас нэг юм ярианы нөгөө юу яасан байгаа нөгөө талархлын сав гэдэг өөрийгөө одоо юунд талархж байгаа ингээд бичээрээ гэдэг ингээд айгүй олон зүйл ингээд бичсэн байжсэн бүр одоо нөгөө буян номыг үлдэж байгаа ланд баярлалаа одоо сэтгэл санаа сайханж байгаа сэтгэл зүйчтэй баярлалаа ингээд намайг ингэж байгаа ингээд нэвтрүүл баяг ингээд зөндөө олон юм бичсэн байсан. Тэгээд энэ надад 10 хүнээс ингээд онцгороод араа ингээд нөгөө замдан дээр фокусч юм биш бүх энэ дотоос нөгөө ингээд ланд баярлсан хүн байхгүй шүү дээ. Гэхдээ бид нар ланд ажиллаад татгаалын тэ энэ одоо багштай баярлж байгаа хүн байхгүй байна. Гэхдээ бид нар бүгдээрээ багшаас анхны юмаа ингээд бичв ингэж авч ингээд айгүй өөрмөц юм байгахгүй өчтөрийн хувьд бол ингээд нөгөө дэлхийн архины эсрэг өдөр байсан. Тэр тохиолдуулаад бид нар нөгөө хитж байгаа үйлчлүүлэгч болон энд нөгөө дөрвөөсийн үйлчлэгэнд хамраж байгаа үйлчлүүд ингээд сургаал санаар хийгээд тодорхой нэг юм нөгөө тараах боршуур ингээд өдрөл маяг юм хийсэн. Тэгэхээр тэнд бол ингээд нөгөө өөртөө тэр зүйл ингээд ярьж хэлж айгүй ингээд онцлог байсан. Бас 2 сарын 17-нд дэлхийн нөгөө архины эсрэг өдөр учраас ар гэргэнтэй бид нар уулзаж одоо нөгөө юм мэдээлэл зөвлөгөө өгөх байхгүй манай эмнэлгийн тусламж үйлчлэгээ юм ингээд 6 өдөр 6 шөнө 7 өдрийн эмчилгээ хийгдэг. Гол эмчилгээ бол сэтгэл заслын эмчилгээ цаашаад бидэрт нөгөө урт хугацаанд 60-аас 90 хоног явж иж үр дүн гардаг байхгүй. Та амьдралаа өөрчлөлмөрөө нөө зарлалт төсөл дээр радиологийн эмнэлгийн эмч сэтгэл зүйчт маань бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ багаараа одоо дөрвсөйгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг Монгол хөрсөнд буулгасан энэ сайн хөтөлбөрөөр 14 хоног нэвтрүүлгийн оролцогчдыг эмчилж одоо дундаа орсон байна. Та бүхнийг сэтгэл зүрхээ зориулаад өчтөн бүрийнхээ төлөө ингээд ажиллаж байгаад танай хамт олонд танд бас талархлаа. Боломжийг олгосон танаа мөрөөдөл үлдээд төвлөж хамт олонд маш их баярлалаа. Тэгээд ажлын амжилтыг хүсэн ёроо. Адиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ ард дугаар хэсгийн бэлтгэгч нь таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Яа ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөл. Дэвис телевиз мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. За бид нар орчуудын эвлэлээр ирсэн. Өнөөдөр энд каллиграфийн уран зургийн үзэсгэлэн болж байгаа. Энэ үзэсгэлэг манай хэд маань үзэхээр гадуур гарсан. Тэгээд олон хоног гараагүй юм шиг бүгдээрээ бас гадуур гарсан чинь сонирн байна. Дээр нь бас долоороо тавралж байгаа болохоор одоо бас сэтгэл нь хөөрөөд гэгэлзээд ах шиг байна. Тэгээд ингээ бүгдээрээ хамтдаа үзэсгэлэн лүүгээ гарцгаая. Манайхаа орцгоох уу? Бүр ойртоо гараагүй яаж ин хөөрөөд байна уу? Оо сайхан байна шүү дээ. Яаж байгаа. Сайхан байна. Орд нөө эмнэлэгт өвчөр байгаа. Орд гадуур гараагүй их сайхан байна. Сэтгэл гэгэлзээд гадааш айгүй сайхан байна. Барыг нэлээ хүүтэн байхад застаа байхад хөвцөн зас орж явахд хөвцөн тэгэхээр нөгөө цас хайлсан болохоор Одоо шаал өөр хавар орсон гоё улирал өөр орсон гоё айгүй сайхан байна. За бүгдээр орцоо гадаа жоохон сэрэх юм байна. Адилхан байгаа мó? Адилхан байна шүү дээ. Энэ гүшээ над дээлээ өсчих юм бол адилхан болчих юм шиг гэлээ. За орё. За орцгоё. Жил болгоныг уламжлал болгон гардаг нэг үзэсгэлэн гарцсан байгаа. Тэгээд та бүхэн бол бас их азтай яг тийм нөгөө сайхан үеэр ирж чинь тэгээд жил болгон уламжлал болгон гардаг нэг шинэ цас үзэсгэлэн маань каллиграфаар уран бүтээлээ хийдэг энэ уран бүтээлчдийг жил болгон одоо бас бүтээлүүдийг дэлгэж гаргадагаар онцлогтой. Нийтдээ 37 уран бүтээлчин 60 гаруй уран бүтээл ирснээс энэ анхны шатны шалгаруулалтаар 25 уран бүтээлч 25 бүтээлийг шалгаруулж оруулаад ингээ үзэсгэлэн гарцсан байгаа.
За энд одоо жишээлбэл тэр энэ зураач маань бол нөгөө харандаагаар хамгийн жижиг нарийн бичтгэгээр онцлогтой. Тэг маш их одоо бүтэн юм жижигхэн цаасан дээр л Монголын нуус навчиг тэр чих бүхэлд нь багтаах жишээтэй. Тэ энэ томруулдаг шилээр бас ингэж томруулж харж иж уншдаг байгаа. Тэгээд ийм онцлогтой уран бүтээлч байна. Одоо үзэсгэлэнд дандаа л шинэ бүтээлүүдээр ингэж ордог. Нэг олон улсын уран бүтээлчдээс оролцдогоор онцлог болцсон. Халимаг Тува Бурайд тэ энэ бол одоо Орос улбаны улсын Бурайдын олсон улсаар бичсэн юм бүтээл байна. 50 жилийн бол одоо шилдэг бүтээл нэм очир гэдэг салуу уран бүтээлч байдаг шүү дээ. Тэгээ энэ маань бол одоо бас энэ жилийн шилдэг бүтээл бас. Тэгээд график урлагийн нэг онцлог нь дотоод сэтгэлийн тэ эрчим одоо ирч хүчээ тэгээд бэр бихээ эрчим үү. За одоо хийх гэж байгаа тэр зүйл дээр тодорхой агшинд илэрхийлдэгээр онцлогтой. Төсөлттэй энэ бол ихгүй задгаа тий. Бичиж үзсэн үү? Би бол ерөөхдөө бол бичижсэн. Тэр сонирхоод тэгээд оролдоо бас сайжруулаад явж байгаа. Хаяа нэг тархиндаа нэг автет хийгээд оюуны бас нэг те одоо чи оюуны одоо үнэлж оршгүй хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Үжислэн галерей үзэхээр нэг арай өөр ертөнц, арай өөр сэтгэлгээр хүн нэг те өөртөө бас ирч хүч болж авдаг. Аргагүй шилдэг бүтээл гэж хэлэхээр надад бол айгүй байгаа таа. Шүүжтийн саналаар л бүтээгддэг юм. Асуух зүйлүүд бас та бүхэн маань асуугаарай те. Ихгүй ирчтэй гоё. Дандаа мэрэгчлийн уран бүтээлч одоо зураач уран бүтээлч янз янзын хүмүүс байгаа бол нэг 10 жилийн хугацаас орсноор онцлогтой тий. Бүтээл нь одоо сайн байж чадаад тий бас одоо орсон тий. Та ямар төрлөөр ер нь зурж ирсэн? 1994 онд Батлан багшийн удирдлаганд Монгол зургаар. Оо тий. Сая Батлан багш маань Монгол шиг тий. Тэгэл дараа нь одоо уран бүтээлч болохоор сонирхоод ер нь юм хийж ирсэн. Өөрөө та бие даагаад үзсэн үү? Ер нь үзэх мэтлэн гараад байгаагүй. Сонирхлын төвшөнд өөрөө хийгээл өөрийгөө сайжруулаад хичээл явуулж байгаа. Тэгээд бичиж үзчихсэн нэр. Тэгвэл яг хаа ордууртад хийгээд үзэсгэлэнд оролцож байсан. Үзэсгэлэн бол оролцож байгаагүй. Шинэ цас үзэсгэлэнгийн одоо 2 удаагийн аварга. Тамир гэдэг каллиграфч одоо уран бүтээлч юм нэг залуу байдаг. Түүний жангар гэдэг бүтээл байна. Тэгээ энэ нь бол нөгөө энэ Монгол биерийн бичлэг болоод холсон үзгийн арга ажиллагааг хослуулад тэгээ нэлээд орчин үеийн contemporary орчин үеийн гаар одоо энэ дадлын бичмлээр бичсэн байх гэсэн үг. Биш энэ биерээр энэ болохоор биерээр ингээд бичээд явчихж байгаа. Одоо эдгээр болохоор нөгөө хулсан үзэг гэж байна. Хулсыг ташуу одоо бэлдээд одоо тэр хуучин цагт чинь биермэр гэдэг юм чинь ховор байлаа ш. Тэгэхээр төмөр үзэг, хулсан үзэг гэдэг ингээд нөгөө материалуудаа бэлддэг өөрсдөө. Ер нь бол хуучин цагийн бичгийн болоод энэ гарын уртаа хүмүүс бол биер бих бүх юмаа л өөрөө хийдэг байсан. Тэ цаасаа хүртэл өөрсдөө болоод суралдаг байсан шүү дээ. Биен засахын эрдмийн дээд бэлэг оюунаа хорцлох болоо гэж. Каллиграфик сонирхож байгаа хийгээд цаашаага одоо уран бүтээл хийх гэж байгаа хүний хамгийн гол нэг зарчим бол өөрөө эхлээд үсэг бичигт тайлгдсан байх хэрэгтэй. Энд чинь өөрөө нэг том соёл. Тэрний дараа бол одоо тэр чөлөөтэй бичих тэр ур чадвар нь өөрөө хөгжиж явдаг. Жишээлбэл үгдгиймдээ уул гэдэг үгийг бичихын тулд галгаа мэдж байгаа хүн чинь тэр хэмжээндээ зохиомжоо давхар бодоод дотроо энэ үгийг би ингэж гаргана. Энэ дээр нь ингэж сэтгэл хөдлөл гаргана. Энэ дээр нь одоо цацаж салгинч гэдэг юм уу. Ингэж бодож явдаг. Тэгэхээр нөгөө бичиж унших нь өөрөө уран бүтээл хийх дараагийн шатны одоо хамгийн том эхлэл бол. Монголчууд маш олон төрлийн бичгийн соёлтой. Бид нар чи их уланд бол их агуу ард том шүү дээ. Эртний дэлхийн талыг эзэлж байсан эзэнт гүрний үеэс эхлээл тэрнээс өмнө гэл тэгэхэд түүхэндээ бид нар чи хүнээс өнөөгөө үеэс эхлээд олон төрөлт улсуудтай байлаа эзэнт гүрнийдтэй. Тэгэхээр одоо бидний мэдж байгаагаар одоогоор бидний Монгол газар нутагт оршин тогтножсэн анхны төрөлт улс бол хүннүү гүр. Хүннүү гүр маань өөр ингэсэн бичгтэй, өөр ингэсэн газар нутагтай, ард иргэдтэй, соёлтой, бүтээн байгуулалттай юм том гүрэн байсан. Тэгэхээр хүннүү гүрний тэр одоо рүүний бичиг гэж байдаг. Анхны одоо тэр хэлбэр. Тэр рүүний бичгээр бол одоо бичигдэж үлдсэн өшөө дурсгал тэ одоо олон зүйл дээр одоо энэ дурсгалууд нь үлдсэн байдаг. Тэгээд одоо хуучны тэр
судар ном бичиг дурсгалууд дээр бол энэ өрөөний бичгээр бичигдсэн захидлууд юмнуудыг бол тайлаад уншаад ингээд явагдаад байгаа шүү дээ. Тэгээд энэ нь бол одоо бас яг нөө өрөөний бичгийг судлаж одоо бас тэ өрөөний бичгээр үлзий гэж бичих байна гэсэн. Тэгээд ингээд нэг анзаарахаар бас араб маягийн ч юм уу эртний грек нөгөө тэ ром тэр маягийн тийм харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө юуг харуулж байгаа нэхэр ерөнхийдөө аливаа бичих үсчиг чинь тэгэл эрт цагаас улс үндэстэн болгонд өөр өөрийнхөө онцлогтой өөр өөрийнхөө аялга хэм маягаар тэгэл хөгжүүл явж байгаа шүү дээ. Тэгэл хуурай техник байна, шингэн техник байна те. Усрахыг маягаар бичиж, хүнд хөнгөн маягаар одоо энд бол хүнд хөнгөн маягийн яг одоо бихийг ус багтаа холиод өөр нь бичихэд ямар байх юм. Бүр их усрахыг бичвэл яаж уусаж хөнгөн тэр тоон гарах юм. За дундын маягаар яаж үчин гэдэг ч юм. Ингээд нөгөө тэгээд зохиомж, техник, тэ арга барил, тэгээ ур чадвар гэдэг юмнууд л ингээл зохицоор л явж байдаг л та. Яг ийм үг болчихлоо. Одоо төсөл бороо мэтэ гэж. Одоо ийм төсөл юм бол тэ. Одоо ингээд аюу гой уран зөрөгтэй сэтгэл. Өстө нэг бороо асгарч байгаа юм шиг өдрөгж байна гэсэн утгаар л аг орж ирсэн үгээр битчлээ. Тэ тэгээд нөгөө юу вэ шүү дээ нөгөө зураа ерөнхийдөө нөгөө дүрс хурлын чигийн хүм болохоор татлага аялга тэ бас нэг өөрийн хэм маяг бас байна. За ойрт чиг бичсэн чи ямар байна? Гоё шүү дээ бичлэг хүчээгүй нэлээд удсан. Гэтэ ингээд бичгэд бас нэг амьсгаагаа төгжээд хаана амьсгаагаа гаргах уу, хаана татаж өгөх үү, хаана дарах уу, хаана хөвгөх явах уу гэдэг энэ бас л нэгтлээ яа юм даа гоё шүү. Жил болгон олон үзэсгэлэнгүүд ингээ гардаг. Манай энэ уран бичлэгийн каллиграфи урлагийн бол за таавал ер нь мэдэн штэ. Дүрс урлагийн төрлийн бол маш олон үзэсгэлэнгүүд ингээл гарч идэг. А яг энэ бэрийн бичлэгийн каллиграфитай холбоотой энэ бичих соёл энд бол бичих соёл гэдэг үзэсгэлэн жил болгон гардаг хавар. Хуучны тэгүүд те дөрвөлжин үсэг, соён үсэг, улсын үзгийн тэг эднэрийг бас барьсан сургалт үзэсгэлэнгүүд бас гаргаж уралдаанууд хийж идэг байх чинь. Хүмүүн бичих сониноос бас жил болгон сайхан Монголын сайхан бичгдэг. Тэгэл уралдаан үзэсгэлэнгүүд гардаг. Тэр эднэрт орох боломжтой та. Тэр бас ороорой гэж хүсэж байгаа. Дараагийн одоо тухайд бид эргээд уулзахад таны бүтээлийг одоо үзэсгэлэн дээрээс би харахыг хүсэж байгаа тийм. Эрэнд бол нөгөө нэг заавал юу байхгүй шүү дээ. Хязгаар байхгүй. Та өөрөө бүтээлээ өөрийнхөө хэмжээнд хийгээд л ороход шалгаруулалт үзэсгэлэнгүүд байна. Одоо ирсэн бүтээл болгоныг оруулдаг үзэсгэлэнгүүд байна. Тэгэл үзэсгэлэнд орно гэдэг маань өөрөө уран зориг сэхлэл болно шүү дээ. Дараагийн уран бүтээлүүдэд сайхан үзэсгэлэнгээ бүтээлээ таммаар санагдаж байна. Холбоотой баймар юм байна. Цааш нь сайхан сайжруулад бичмөр юм байна. Энэ олон зураачдын бүтээлээс харахаар шинэ санаа авцмаар гоё зүйлүүд их байна. Ер нь бол Монгол бичиг бол үнэхээр сайхан хөгжөөд сайхан болж байгаа юм байна. Улам илүү сайхан болох болтгоо гэж. Одоо ерөөж нь бас хүсэж байна тийм ээ. Яг өөрөөсөө ирээд ингээ сайхан тайлбарлуулад өөрөөсөө ирээд ингээ бүтээлүүдээр яг хажуугаас нь үзээд явна гэдэг чинь үнэхээр гайхамшигтай сайхан мэдрэмжийг амьд мэдрэмжийг өгч чинь гэж ойлгож байна шүү дээ тийм ээ. Би тэгэд бас өнөөдөр эмнэлгээс чөлөө аваад гарч ирсэн бүгд бас цастаа бахад нэлээд хүүтэн бахад орсон. Өнөөдөр яг нэг хаврын өрөө орсон. Цас хайлцсан бахад гарч ирсэн бүгдээрээ. Тий сэтгэл санаа ч гэсэн аятайхан байна. За Батбаярын хувьд бол бүр магнаан тэнэж байгаа гэж бодож байна тий. Сайхан боломж азтай. Сайхан ингээ үзээ хараа явсан ч аюу гоё омгшчлээ л да Монгол бичиг гэдэг ямар сайхан юм. Ингээд яг ингээд энэ дараа нь тойрол үзээ яваад Монгол бичиг бас Монгол хүний бас бол төрсөндөө бас баярлж байна. Танд их баярлалаа.
Тэгээ юу юм бэ? Би ч одоо яг хоо 91 сүүлийн 20 гаруй жил ингээд Монгол олон хүмүүс нөгөө нэр мөрийн бичээд өгөөл ингээд Монгол бичих соёлоо дээдлээд түүнд дөрүлээ явдаг байхгүй. Тэгээ сүүлийн үед бас нэр бичсэн хүмүүсийнхаа нэрийг ингэж дурсгал болгож бичиж байгаа юм. Жишээлбэл одоо яах нь Томито Нанаа гэдэг Япон байгаа байхгүй. Тэгээд энэ ханзаар бичсэн энэ нь болохоор англиар бичсэн. Тэрний кирилл рүү өрүүлээд монгол бичгээр бичээд энэ нэр мөрийн бичиж ингэж дурсгал болгож байна. Тэгээд одоо маш олон төрлийн хүмүүс байна. Англи, Франц, Герман, Орос, Солонгос, Хятад гэдэг Тайван, Хонконг нэг юм дэвтэртэй. Энэ маань надад бас түүх болоод үлдчихдэг. Гоё юм болох юм. Тэгээд тухайн сар өдрөө тавиал хаана бичсэн те хинд үйлчилсэн гээл. Жишээлбэл та нар сонирн болох үүднээс дуучин тэнгэрийн нэрийг бичиж өгчөөл 23 оны 6 сарын 7-ны өдөр ирчихжээ. Манай хэм блэ? Вэ Батбаяр. Вэ Батбаяр. Батбаяр. За. Би бас солгоо. Биш насан жаргал. Иш. Насан жаргал те. Гэ болдоо. Гэ болдоо. За ингээд ер нь бол тэгэл урамтай хүн чинь тэгэл өөр ингэсэн бэртэй те. Өөр ингэсэн би хянтай, өөр ингэсэн орчин ширээ болондоо гоё юм аа гээл. Тэгэл одоо яа тэгэхээр би өдөр та бүхэнд гоё бичиж өгье доо. Бицээх дараа зүрх. Батбаяр те. Батбаяр. Сайхан амьдралд хамгийн сайхан үгсээ насан жаргал. За баярлалаа. Бүгд тэгвсье. Өөрөө уншаад байгаагүй. Бас батрлаа. Хүнийгээ тагсалтай гэж багш очиртай өгсөн багш. Тэгээ шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тэгэл би одоо тэгж хэлсэн дээ. Тэгээд эзэн хичээл заяа хичээн те. Сая хэлж штеп хүн нэрээ тогсоотой гэдэг шиг. Хүний нэр одоо ганц л олдож байгаа шүү дээ. Тэр нэрийг өндөр төрөх эрх нь зөвхөн таны зүрх сэтгэл дотор оршиж байгаа шүү. Тэр сэтгэлийнхэн очийг бадраагаад эр хүн нэг алдаж болно те. Эрэг нэг нь урдгаа гэж. Харин одоо дахиж алдахгүйгээр сайхан амьдрал руу тэмүүлээрэй гэж чин сэтгэлээсээ өсөж байна. Дараа уулзахад та эдтэй би их сайхан баяр баясгалан. Тэгин дэлгээ. Та баярлалаа шүү. Баярлалаа. Өдөрөнд наадч явуулсан. Үнэхээр баярлалаа. Баярлалаа. Ийм сайхан урлагтай болох юмс гэж мөрөөддөг байсан. Тэгээ амраа багшийнхаа урлагтанд ороод ирсэн. Яг л гоё өөрийнхөө нөгөө орчин сайд орон зайд ороод ирсэн юм шиг зургийн өнөр, будгийн өнөр хийцэн байгаа бүтээлүүдийг харахаар өөр ирэхгүй дотор өгсөө сайхан болчихж байна тийм ээ. Тэгээ биднийг одоо ингээ сайхан үзэсгэлэнтэй үржижээд үзүүлэнгээ үзүүлээд Монгол зургийн талаар маш сайхан дэлгэрэнгүй тайлбар хийгээд өөрийнхөө урланд бүр урьж авчираад тэгээ бид бүгдээ одоо нэрийг ингээ сайхан бичүүлээд ингээ сайхан өгсөн амраа багштай баярлалаа. Тэгээ бидэнд одоо маш сайхан урмын үг өглөө, итгэлийн үг өглөө, эзэн гिचээвэл заяа гिचээрэй гэж дараагийн уулзалтаараа магадгүй амраа багштайгаа би үзэсгэлэг гаргаад Монгол бичгийн үзэсгэлэн дээр бид нар сайхан баяр хөөртэй уулзах гэж бас найдаж байгаа. Тэгээ сайхан өрөөл хийсэн. Тэгээ тэр өрөөл бэлг болтгоол гэж бодож байна да. Сайхан баярлалаа. За хураа. Хүн нэрээ тогос үдээ өгж энэ нэрийг хичээж явна гэд ер нь өөртөө амлаж байна да. Та бүхэн ч гэсэн амлаж байна бас. Баярлж байна бас багштай. Нэрээ ингээд яг өөрийнх нь нүдээр хараад бичүүлж авсан да бас. Айгүй их баяртай байна. Одоо хэлэх үг чаал байна да. За баярлалаа.
Ойр дээр манай хэзээ ресторанд орсон. Мэдгүй Мартчихээ. Нөгөө юу маа. Өнөөдөр бид нар эмчилгээнд орчоод эмчилгээсээ өдөр гарсан. Тэгээд өнөөдрийн аялал бас нэлээд урттай байлаа. Төгжрөл их байлаа. Тэгээд төгжрөөнд бид нар олон газруудаар орж ажиллаа, амжууллаа. Тэгэхээр өнөөдрийн сэтгэлийн бас бүгднгээс нь сонсъё гэж бодож байна. Батбаярын хувьд бол өнөөдөр үнэхээр одоо нөгөө мөрөөдчихсэн урланд нь очиж үзсэн баах. Дээр нь бас үзэсгэлэн үзсэн ингээд олон газраар орсон шүү дээ. Таны хувьд. Өнөөдрийн гайхалтай сайхан өдөр байлаа. Тэгээд шин цас уран бичлэг каллиграфи үзэсгэлэнг очиж үзлээ. Үзэсгэлэн дөнгөж нэгэд онгот нь бид нар очиж үзсэн. Сүүлийн өдөр нь үзэсгэлэн үзээгүй байсан. Тэгээд Монгол уран бичлэг маань гिचнээ сайхан хүчтэй хөгжиж байгаа. Шин залуу сайхан уран бичээснээр яас их олноор гацрж байгааг үзлээ. Үнэхээр өөрөөс уран бичлэг сонирхон оролдож байгаа хүний хувьд тэр бүгдийг өөрөө очиод үзнэ гэдэг надад маш том аз завшаан байлаа. Цаашдаа уран бичлэгийг бас сайхан дэлгэрүүлээд улам сайхан хийх боломж бололцоо байгаа байна. Дараагийн үзэсгэлэнгүүд ч гэсэн оролцох боломж байдаг гэдгийг тэр амар санаа зах маань одоо маш сайхнаар тайлбарлаж ярьж өглөө. Уран бичлэг бол үнэхээр хүчтэй. Манай монголчуудын үнэхээр дэлхийд гайхах агуу сайхан том соёл мөнөөсөө мөн босдгийг өөрийн нүдээр сайхан үзэж харлаа. Маш сайхан өдөр байлаа. Галерей үзлээ. Цагаан ресторан хоол идлээ. Одоо сүүлийн хэдэн жил ч ингэж ресторан хоол идээгүй байсан. Их сэтгэл өөдрөг сайхан явж ирлээ. Урт өдөр болох гэсэн чинь мангар урдан орой болчихлоо. Би одоо бүр өөртөө итгэхгүй гайхаад лээ. Тийм. Төгжрээ бас мэдлээ байлаа. Тэгээд юу болдроо. Галерей сайхан зураг мөрөг үзлээ. Нэрээ бас Монгол бичгээр бичиж авлаа. Ресторанд ордоо. Одоо би чи 2002 онд л нэг орж ирсэн санагдаж байна. Тэрнээс хойш тэгээд бүрхэг л явсан юм. Тэгээд өнөөдөөс эхэлж яана гэрэл гээтэй сайхан амьдрнаа. Баяртай. Сайхан амраарай. Даалгавруудаа хийгээрэй. Гол даалгавар өгсөн байгаа шүү дээ. За. Бүх юм өөрөөсөө хоёрдугаар уур хийдэг хүрээлээс тэр үсчих. Facebook болоо. Хөтөлбөрт хамрагдсанаар сертификат гардуулт юм байна. Тэгэхээр тэр сертификат гардуулахаас өмнө бас оролцогчтойгоо бүгдээрээ уулзъя. Шил мэлнүүдээ зөөцөн. За. Энд бүр нэлээ юм ойлгож авлаа. Энд бас 14 он гэдэг чинь бас хугацаа юм шиг санагдсан байна. Дараа өнгөрч сэтгэл хөөрөл ямар байх ёстой тий. Давруулж болохгүй хөөрөл хамгийн чухал юм байна гэдэг би амар ойлголоо. Ямар ч хэсэг хэлсэндээ сансан бодсондоо хөрсөн дээврийн бүсгүйг тууж авчиад дуусгачлаа. Сайхан хэдэн сайхан шүлгүүдтэй гарлаа. Гаргар хөлчний сэтгэл цаанаа тутун танигдах юм. Чиний царай надад тусмиш Дэрэл гэрдөөс сон биш Надад ганцхан сэтгэл хэрэгтэй Намайг их өгөх хэрэгтэй Найз чи намайг хүчин Охин чи надад солдоо Орсны үдээр бүргидээ Одоо чи намайг хүч чадахгүй Одооний чорх хэрэггүй Чиний царай надад тусмиш Гэрдөөс сон биш Надад ганцхан сэтгэл хэрэгтэй Намайг их өгөх хэрэгтэй Найз чи намайг